Сайн байна уу? Танаас юм асуух гэсэн. За та омега 3-ын талаар мэдээлэлтэй байна. Мэдхгүй би. Хэлдэг. Юунд ашиг тустай гэж боддог вэ? Нөгөө юу л юм тусмас шингэлэн тэгээд нөгөө нэг хүний биед хэрэгтэй нөгөө А, Д, Е витамин байдаг. Хэрэглэнэ. Би эсрэг хүсэл эрүүл мэндэд их тустай. Омега 3 ч угаасаа л бид нөгөө ашигтай тос гэдэг утгаараа айгуу сайн өдөр тутам хэрэглэдэг шүү дээ. Өдөр тутамдаа юу те? Өдөр дандаа 3 шиг гэрвчтэй. Ямар ч байсан холестерин айгуу сайн бууруулж байгаа юм шиг санагддаг. Тэгээ босод ер нь гарч байгаа үр дүн үс одоо хумс гэл бүх юм ер нь гоо сайхан талаас ер нь хэрэгтэй л гэж бодсон. Одоо хүүхдүүдийн одоо оюун ухааны хөгжил тэгээд өөр бас юмд хэрэгтэй л шүү дээ. Омега 3-ын хамгийн гол үйлчлэл нь холестериныг цуснаас цэвэрлэх юм. Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм аа. Хэдийгээр бие махбод холестерин хэрэгтэй байдаг боловч цуснд холестерины хэмжээ хит ихсэх нь цусны урсгад саад учруулж зүрх судасны өвчнөөрөө өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Цусаар эргэлдэх холестерины тодорхой хэсгийг хоол хүнснээс авдагч хүний бие махбод өөрт шаардлагатай холестеринийг нийлэгжүүлж байдаг онцлогтой. Холестеринийг дараах хоёр төрөлд хуваана. Бага нэгтрэлтэй липопротеин буюу муу өөх тос нь таны артерийн судасны хананд наалтаж улмаар бөглөрөл нарийсгал үүсгэдэг. Харин их нэгтрэлтэй липопротеин буюу сайн өөх тос нь илүүдэл холестеролыг цэвэрлэх үүрэгтэй. Холестерины хэвийн хэмжээ. Цуснд холестерины хэвийн хэмжээ нь 3-аас 6 ммол/л. Бага нэгтрэлтэй липопротеины холестерины цуснд хэвийн хэмжээ нь эрэгтэйчүүдэд 225-аас 482 ммол/л. Эмэгтэйчүүдэд 192-оос 451 ммол/л. Их нэгтрэлтэй липопротеины холестерины цуснд хэвийн хэмжээ нь эрэгтэйчүүдэд 1.7-оос 173 ммол/л. Эмэгтэйчүүдэд 186-аас 228 ммол/л байдаг байна. Цуснд холестерин эксэлтийн хор уршиг, судасны хатуурал, тархинд цус харвах өвчин, зүрхний шигдээс, тархалт, артерийн даралт ихсэх өвчин, цус чулуучих өвчин, үе мөчний өрөвсөл. Холестерин бууруулах аргууд. Таны эрүүл амьдралын хэв маягийн өөрчлөлт нь эхний ээлжинд холестерин хоримтлагтаас урьдчилан сэргийлэх болон бууруулах боломжтой. Жимс, хүнсний ногоо, бүхэл үр тариаг онцолсон давс багтай хоолны дэглэмийг баримтлах, малын гаралтай өөх тосны хэмжээг хязгаарлах, жингээ хасах, эрүүл хэвийн жингээ хадгалах, тамхинаас гарах, 7 хоногийн ихэнх өдрүүдэд дор хаяж 30 минут дасгал хийх, арх согтууруулах ундаах хязгаарлах болон болж игэл огт хэрэглэхгүй байх, стресс менежмент хийх, холестерин бууруулах эм хэрэглэх. Холестерол эмчилгээний өндөр үр дүнд хүрэхэд EPA-ийн 465 болон DHA-ийн 375 мг-аас багагүй байхаар Америк нэгдсэн улсын эм хүнсний зохицуулалтын байгууллагаас зөвлөдөг. Харин Newmacor омега 3 нь EPA-ийн хэмжээ 460 мг, DHA-ийн хэмжээ 380 мг байдаг учраас эмчилгээний өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн юм а.